Одоо энэ хэв дадал гэдэг байгаа зүйл одоо бид нэг юунаас олж үүсэж байна вэ? Тий. Бидний одоо дөнгөж одоо ихээс төрөх үед бид чи ил ертөнцид гаадарч штэ. А ихийн үеэд бол бид нар тэнги ээжтэйгээ цуг. Одоо яг ингэ дотор ертөнц гэж ярьдаг. Тэр ертөнц шигээ тийм тав тухтай орчинд. А гэтээ ихийн үеэд тохиолдож байгаа бүх одоо тэр ураг бүрлдэж явах үед бидний бүх амьдралын туллууд сүнсний одоо тэр өөрийн дотор байдаг одоо айдас чадахгүйнууд баригдмал хэв дадлууд одоо тухайн одоо тэр хүүхдийг эцэнд байхад нь сүнснээс нь суугдж идэг. Тэр хүүхдийн одоо амьдралын туул болоод бичигдэж идэг. За яг тэр бичигдсэн хэв дадлын дагуу ихээс төрөөд яг тэр үйл явцаатыг одоо хувь тавилан гэж нэрлэдэг байна. Амьдралаас татж идэг. Тэр өөрөөр хэлбэл одоо бид нь анхнаасаа л одоо сүнсний чадахгүйг чаддаг болохын тулд тэр чаддгүй гэдэг хэв дадлуудыг нь сүнснийхаа тэрийг нэвдэж чаддаг болгож хувьсахын тулд хөгжүүлэхийн тулд ингээд төрөл авалтж байгаа юм. Тэгэхээр одоо бидний гэхээс төрөөд өдий хүртэл явж байгаа энэ бүх тоолол яг сүнсний маань одоо тэр хэв дадлууд бидэд суугдж идэг бахнэ дээ. Чаддгүй гэдэг хэв дадлууд. Тийм учраас хүн ийм агшмал жижигхэн сэтгэхүүн юм баригдмал. За тэгээд одоо ярьдаг штэ хөөхөд дөнгөж ихээс төрөөд нэг 7 нас хүртэл тэр хүүхдийн одоо биеийн ерхий хэв дадал тэр нь ингээ баг бүтэн насан туршийн хэв дадал тэр сүнсний одоо тэр ухамсараас суугдж идэг байна шин. Алдаатайгаа цуг. Одоо хэмжээсийн бүх ухамсартай олон хэмжээсийн ухамсар бидний биеийн хэв дадал аль хизээний нэг кодоор суугдсан маа. За тэр нь одоо ямар код гэдэг юм хэр энэ дэлхий дээр юу чаддаг болох гэж ирсэн тэрний ерөнхий том агуулгыг агуулсан тийм кодын дагуу сууж. Ингээд 7 нас хүртэл хэв дадалтай би бүрэн тасна. За тэгээд 7-оос дараа нь 14 наснд тэр хүүхдийн өөрийн бие хүн гэсэн тэр одоо сэтгэл хөдлөл өөрийгөө илэрхийлэх байдлууд тэгэд одоо нэгэнт суугдсан хэв дадлыг дадал дээр тохирсон сэтгэл хөдлөлүүдийг хүний бие өөртөө бүтээж идэг байна шүү дээ. Нөгөөс хэв дадалтай тохирсон сэтгэл хөдлөлүүдийг ахаал насан туршийн тэр туулаараа суулгана.